Эй. Сайн мэстэ? Угаасаа сайн гэдэг чинь бол мэдчихэж байгаа. Өнөөдөр би зориг гаргаад өөрийнхөө тухай ярина. Маш товчхон. Гарчигтай уялдаж байгаа учраас гарчигт юу ч үтсэн бэ гэхээр таныг амжилтанд хүрэхгүй байгааг илтгэх 3 шинж гэсэн байна. Тэгэд ер нь би бодсон амжилт гэж юу тодорхойлдог юм? Ямар онолтой юм? Ямар шалгууртай юм? Түүнд хүрэхийн тулд бид нар юу хийх ёстой юм? Гэт бодсон. Тийм ч учраас би уу ярих гэж байгаа учраас ингээд яг бодтороо сэж янзлахгүй өөрөөсөн дээр хийсэн юмнуудаа ч янзлахгүй ингээд байж байна. Тэгэд бид нар хичээгээд байдаг, ажиллаад л байдаг, ажлын мал шиг хичээгээд л байдаг, ажиллаад л байдаг. Ямар ч амжилт гэдэг юмд хүрдэггүй те. Тэр нь юу ч байдгийг. Тэгтэл одоо яг 2 хүн байлаа гэж бод те. Нэг нь ажлын мал шиг хичээгээд ажиллаад байдаг. Хүний төлөө төрсөн юм шиг хүний төлөө ажиллаад байдаг. Өөрийгөө ч мартаад өөрийгөө ч гэдэггүй ажиллаад байдаг. Нөгөө хүн нь болохоор зөнгөөр явчихлаа. Болдог юм болно шүү дээ. Гэт ахад л энэ хүн ингээд дэвшээд байдаг. Энэ хүн нь улам л ороод л амжилтанд хүрдэггүй. За яг жоохон мөрчлээ. Энд бол залхуулын тухай ердөөсөө ярихгүй. Залхуул гэдэг бол маш том өргөөрний сэдв. Энд бол ярихгүй. Тэгж угаасаа амжилт гэдэг зүйл залхуултай холбогдож уялддаг юм биш үү лээ. За гол сэдв рүү оръё. Эхний шинж тэмдэг. Амжилттай шалгалтаа өгөөгүй нь багшийн буруу. Төслөө амжилттай дуусгаагүй нь даргын буруу. Тендерийг авч чадаагүй нь төрийн буруу. Та бусдыг буруутгах зуршилтай. Бодоод үтэр. Зуршил биш байсан ч ямар нэг хүний амжилтгүй хүний дотор заавал энэ байдаг. Миний буруу биш гэдэг зүйл заавал байдаг. Warren Buffett гэд мэдгүй хүн ер нь ховор байх одоо бараг 140 байгаа нас өдөр өндөр хүн 20 настайдаа өөрийгөө л хариуцдаг болсон. Яагаад гэдгээ тайлбарлаж ярьсан байдаг. Энийг би бас ярихгүй нурсан удаан уртчлыг болчихно. Тэгээд why? Амжилттай хүмүүс шалтгаантай биш хариуцлагатай байдаг гэдгийг хэлэх гээд байгаа. За хоёрдугаар төр зүрийн сэтгэл ханамжид хит автдаг. TikTok үзэх, Instagram, Facebook, Reels үзэх, эсвэл Netflix үзэх, тэг кино янз бүрийн гоё юмнууд үзэх. Эсвэл зүгээр л унтаад өгдөг. Өөрийгөө тайвшруулад чухал зүйлсүүдээ хойш нь тавиад аршаагаа шидээд өөрийгөө ингээд тайвшруулдаг. Дофамин гэдэг хүнээс даавар ялгадаг тийм ээ. Тэр дофамин дааврын тэр циклийг буруу ашиглах юм бол тэр цикл маань өөрөө ирээдүйн амжилтыг өнөөдрийн 5 тухаар сольчихдог. 3-дугаарт нь өөрийнхөө чадварыг үнэлдэггүй. Би чадахгүй. Би юу яаж энийг хийж идэв? Би юу гэдэг. Би биш бусд нь энийг хийж чадна. Би өрдөөс энийг хийж чадахгүй. Энийг ажил биш ээ. Би зүгээр л нэг энгийн хүн. Би тэр хүмүүс шиг тийм юм хийж чадахгүй гэсэн бодлоор амьдрах. Энэ бодол удаан явсаар даамжрах тусам өөрөө эрсдэлтэй том алхам хийх боломжийг нөхцөлийг устгадаг. Ингэсээр тэр том алхам хийгээд амжилтанд хүрчихсэн хүмүүсийн дор ажилдаг, үйлчилдэг. Тийм л болж хоёрдаг юм байна. За тэгээд бодож үзсэн үү? Ер нь өөр бусдыг буруутгах хандлага танд байна уу? Тэгэхээр штэ нэгдүгээр бусдыг буруутгах бол өөрийгөө л буруутгах. Өөрөөсөө шалтгааныг хай. Тэгээд хариуцлагатай бай. Хоёрдугаар төр зүрийн сэтгэл ханамжид битгий автаарай. Сэтгэл ханамжаа битгий өөгшүүлээрэй. Гуравдугаар өөрийгөө үнэлж сур. Би чадна, би бүгдийг бүтээн, би амжилтын оргил хүрч чадна гэдэг бодлыг тархиндаа суулга. Тэгэд дараа нь штэ зорилго тавь. Өдөр бүр 1% сайжрна гэдэг зорилго тавь. 100 өдрийн зорилго бич. Эхний өдөр би ийм дадлыг хийж сурсан байх болно. Хоёр дахь өдөр тэр гэж 100 өдрийн зорилго тавь. Энэ ингээд
100 болоод биелэх юм бол та 100% чадлаа гэсэн үг. Тэгээд хувийн тэмдэглэл хөтөлж сурах хэрэгтэй. Өнөөдөр би ямар зүйлсийг хийж бүтээв, ямар зүйлсэд би амжилтгүй байв, ямар зүйлсийг би чадсан бэ гэд орой болгон өөрийгөө дүгнэж сурах хэрэгтэй. Тэгээд сүүлийнх нь юу вэ? Өөрийгөө магтах дадал зуршил суулга өөртөө. Би чадна. Би хөөрхөн. Би үнэхээр чадварлаг. Би үнэхээр гайхалтай хүн. Би үнэхээр сайхан сэтгэлтэй хүн гэд өөрийгөө магтаж сурах хэрэгтэй. Тэгэд дараагийн видеогоор бүр илүү дэлгэрэнгүй сайхан ярнаа. За тэгээд өөрийнхөө тухай ярих гэсэн штеп. Тэгэд үнэхээр сонирхож байгаа хүмүүс байвал сонсороо. Энд бас хэрэгтэй зүйл ярина. Би өөртөө нэлээд хэсэг ажилласан юм аа. Нэлээд өөртөө ярилцсан. Аажмаар өөрийгөө олж мэдэх гэж, танин илрүүлэх гэж ярилцсан. Өөртөө мэдэж ярих. Тэгээд нэг зүйлийг олж мэдсэн. Юу вэ гэхээр би өөрийгөө блоклсан байснаа мэдсэн. Би өөрийгөө нэг цаг хугацаан дээр блоклоод, түүчээд, маш том нүсэр хан байгуулад, цайз байгуулад, тэрэн дотроо гав ганцаархнаа байгаад хэнийг ч оруулж ирэхгүй хүн байтугай бүр эд зүйлс, амьгүй зүйлсийг ч оруулж ирэхгүй бүр нөхцөлтэйгээр өөрийгөө цоожлоод блоклчихсан байсан, хаачихсан байсан байлээ. Тэгээд энэ маань өнөөдрийн гарчтай яагаад уйлдэж байна вэ гэхээр би өөрийгөө ингэж блоклоод хаагаад цоожлчихсан учраас яг нэг цаг хугацаанд дээр л гацчихсан, зөвхөн өнгөрсөнтэйгөө зурлаа, зөвхөн өнгөрсөнийгөө харж өнгөрсөнтэйгөө л амьдарч байсан. Ирээдүй гэдэг үгний өсөж байхгүй хүн байсан байгаа аахгүй надад. Тэгээд миний бие маань өөрөө ирээдүйрөө тэмүүлээд байдаг, хичээгээд байдаг. Сэтгэл санаа маань, дотох хүн маань өнгөрсөнтэйгөө зурлаад ирээдүйрөө огт зөвлөхгүй алхахгүй байгаад байдаг. Тэгэхээр би ерөөсөө огтоосоо амжилтанд хүрэх боломжгүй хүн байсан байна гэдэг зүйлийг олж мэдсэн. Амжилт гэдэг үгний утга учир тодорхойлолт онол бол ерөөсөө чи өөрийгөө олж нэ, чи өөрийгөө танин мэд, чи өөрийгөө бүрэн мэд гэдэг л тодорхойлолт. Чи өөрийгөө олж нээсэн бол чи юунд дуртай юм, чи юунд дургүй юм, чи яах ёстой, чи яавал болох юм, чи яавал болохгүй юм гэдэг зүйлийг чи өөрөө мэдчихсэн байхад амжилт гэдэг зүйл чам дээр өөрөө зүгээр хүрээд ирнэ. Ингэж уйлдаж байгаа. Миний гарч иртээ уйлдаж байгаа миний тодорхойлолт гэх юм уу да юу гэх. Тэгэд би блокносоо гарахаар шийдсэн. Тэр өндөр байгуулсан ханаа нураахаар шийдсэн. Тэр том цоочтой хаалгыг эвдэлхээр шийдсэн. Тэр цоожийг цоожийг эвдлээд тайлаад далайн гүн рүү шидэхээр шийдсэн. Гэхдээ мэдээж хэрэг би бол хүнтэй хүн. Хоёр талтай хан биш. Тоглоом биш. Эцвэл биш. Хүн учраас өөрчлөгдөхийн тулд маш их хугацаа шаардна. Маш их зүйлс хэрэг болно. Тийм учраас би яг өнөөдрийн энэ сэдвийг дэлгэрэнгүй цааш нь судална гэж бодож байгаа. Энэ сэдв маань зөвхөн энэ 3 шинж дээрээс зогсохгүй. Амжилт гэдэг үгний тодорхойлолтыг би сая өөрийнхөө тодорхойлоод хэлсэн шүү дээ. Өөрийгөө олж нэ гэд өөрийгөө олж нээсэн хүн бол амжилт гэдэг үгний А үсэгтэй болно гэж. Тийм учраас дараагийн бичлэг маань өөрийгөө хэрхэн олох вэ гэдэг байх болно. Өөрийгөө хэрхэн танин мэдж нээн илрүүлэх вэ гэдэг бичлэг байх болно. Бай бай.